Намайг Бат гэдэг. Би Монгол Улсын их сургуулийг 2016 онд төгсөж, улмаар төрийн албанд шалгалтанд тэнцэж, төрийн байгууллагад ажилд орсон. Ажиллаж байсан байгууллагын дарга солигдсны дараа, шинээр томилогдсон дарга намайг ажлаас халсан тул шүүхэд хандсан. Шүүх үндэслэхүүгээр ажлаас халсан гэж дүгнээд, удирдлагын шийдвэрийг хүчингү болгон буцаан ажил томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу би ажилд орж, ажилгүй байсан хугацааны цалин болох 36 сая төгрөгөөр байгууллагаас гаргуулan авсан. Буруутай албан тушаалтны улмаас төрд учруулсан хохирлыг хэн хэрхэн төлөвлөдөг талаар судлаад, прокурорын байгууллага нь төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар төр нийтийн эрх ашигт хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлөвлөхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг гэдгийг олж мэдсэний улмаас өөрийн оршин суух газрын прокурорын байгууллагад хандаж, өөрт болсон асуудлын талаар мэдээлж, улмаар прокурорын газраас төрд учруулсан хохирлыг гин буруутай этгээдээр нөхөн төлөвлөхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлыг нөхөн төлөвлөж ажилласан байна. За прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр төр болоод нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл төрийн болоод өөрийн санаачлагаар иргэн болон захиргааны эрхийн шийдвэрлэх ажиллагаанд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцдог. 2025 онд прокурорын байгууллагад иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох 43 тэрбум төгрөгийн 1704 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлсэн байна. Тухайлбал төрийн прокурорын нэхэмжлэлийн маргааны төрлийг авч үзвэл эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, боловсролын зээлийн санд учирсан хохирол, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг засгийн газрын тусгай сангуудад учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, мөн зөрчил гэмтгэрийн улмаас учирсан хохирол, татвар нийгмийн даатгал, албан тушаалтны хууль эсвэл ажиллагааны учирсан хохирол зэрэг маргаануудад оролцож иргэний эрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. 2025 онд прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар 12.3 тэрбум төгрөгийг төр нийтэд ашигтайгаар шийдвэрлүүлжээ. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд учирсан хохирол 2.8 тэрбум, гэмт хэрэг зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учирсан 693 сая төгрөг, төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн халсны улмаас төрд учруулсан 77 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 601 сая төгрөг, боловсролын зээлийн санд учирсан 108 сая төгрөг, сум хөгжүүлэх санд учирсан хохирол 834 сая төгрөг, татвар нийгмийн даатгалд учирсан 1.2 тэрбум төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Нэгж прокурорын газруудад төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор хариуцсан ажилладаг байгаа. 2025 онд нэгж прокурорын газруудыг хамруулан нийт эрх ашиг сонирхлыг хамгаалах айныг зохион байгуулсан. Айны хүрээнд бол нийлээдгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж үр дүн гарсан. Тухайлбал авилгын гэмтрийн улмаас иргэдийг шударгаар газар эзэмших эрхэн зөрчигдсөн. Хууль бусаар газар олгосон асуудал гэр бол дүн шинжилгээ хийгээд 15 иргэн нэг хууль этгээд холбогдох газрыг хүчингү олгуулахаар нийслэлийн болоод дүүргийн засаг дарга автан бичиг хөргүүд тухайн олгосон газруудыг бол хүчингү олгуулсан байна. Мөн нэр бүхэн 20 аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газрын талбайгаас хэтрүүлэн барилга байгууллаганд барьсан нийтийн эзэмшлийн газрыг дайруулж хашаа хайс татсан асуудлыг бол холбогдох хяналтын байгууллагаар нь судлуулж хүчингү олгох арга хэмжээ авсан. Мөн ягуун хүний гарц олон нийтийн газар хашаа хайс татаж барьсан 108 хашаа барилгыг бол буулгуулах ажлыг бол хийж гүйцэтгүүлсэн байна. Хяналт шалгалт явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлдэг байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих налуу хашлах байхгүй байгаа асуудлууд дээр дүн шинжилгээ хийж 20 аж ахуйн нэгжид холбогдуулан нэхэмжлэл бол гаргасан. Шүүхээс бол нэхэмжлэлийг хүлээн авч аж ахуйн нэгжүүдэд стандартын ягуун хүний налуу хашлах байгуулалт бий болгохыг бол даалгасан шийдвэр гарсан байгаа. Прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шаардлага, дүгнэлт, алтан бичиг, мэдэгдэл бичиж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргийлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөс үргэлж сэргийлэх зорилгоор сургалт яриа таниулах, хамтарсан уулзалт зөвлөгөөн хилцүүлэг хийх зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.